дэлхий түүрхтэн үзүүлж байна. Энэ сургууль анх хэдэн он байгуулагдчихсан мөлий бураа? Энэ сургууль анхдаа 1948-49 оны хичээлийн жилд байгуулагдсан. Тэгэхдээ Бэлчээрийн баг сургууль гэж, Өгжмийн баг сургууль гэж нэрлэгдэж байсан. Тэгэхдээ 1-2 дугаар 2 хон анги байсан. Тэр үед бид 4 дугаар ангид байсан. Улаан усан суралцж байсан. Энэ бол Улаан усан сумын 6-5 дугаар багийн ард түмний төсөлтөөр Казак сургууль байгуулагдсан, түүнийг Өгжмийн баг сургууль гэж нэрлэгдсэн. Бас Баргатын төвд Бэлчээрийн баг сургууль гэж Монгол сургууль байсан. Бэлчээрийн баг сургууль. Тэ Бэлчээрийн баг сургууль гэж. Тэр үед манай энэ Сагсай сум байгуулагдаагүй Улаан ус сумын 8-5 дугаар багууд байсан. Бүгд очиж өвөлждөг, зүүн дайнд очоод зостдог тийм байсан. Нэгдэл байгуулагдаагүй ард түмэн амны өмчөр ажиллаж байсан, үй байсан. Тэр үед Бекей гэдэг хүн тэр Өгжмийн баг сургуулийг байгуулахаар оролцсон, биеэрээ барьсан хүн ард түмэн Темэгэр уулаас чулуу авчирж буулгаад модон байшин барьж тэгээд 48-49 онд 2 ангаар ажиллаж байсан. Түүний дараагаар 1959 онд Баргатын төвөөс энэ тургуунголын захад нүүжэрсэн Баргатын төвөөс. Сагсай сумын усны нааталд байсан. Тэр үед би энд багшилж байсан багаангийн багш. Энд бидний гараар барьж байсан тэр галтоогоо гэж байсан тэр. Энэ одоо шавар? Тэр. Энэ бол одоо нөгөө 7 жилийн сургууль, 10 жилийн сургууль болсны дараагаар баригдсан. Галан Кэдүн хонд. Тэр үед би Алтай сумда багшилж байсан. Алтай сумда 10 жил багшлаад 1977 оны 9-р сард дахин энэ сургуульд ирж ажилласан. 1991 оны 6 дугаар сард тэтгэврт гарсан. Би энд ажиллаж байхдаа 8 жил энд ажилласан, 10 жил Алтай сумд ажилласан, 1 жил Буянтад ажилласан, 3 жил Алтан согсод ажилласан. Тэр үед болсон гэж ховор байдаг. Бид дандаа энэ тэр гэсэн сумуудын ховор болсон гэж багтаа газар ажиллаж байсан. Энэ хугацаанд миний хөдөлмөрийг намзацыг өнөрөөр үнэлж Алтан газар хөдөлмөрийн авьяаны юлантог зэрэг однуудыг авсан, оюун медалуудыг авсан. Боловсрол шинжилгээ ухааны тэргүүний ажилтан гэдгийг авсан. Чингис хааны мэндэлсний 100 хэдэн жилийн тэмдэг оюун медалуудын бүгдийг авсан. Ода нас когшрлээ хэл муута көз үзэхгүй ийм болчихсон байдал дээр. Даргуудаа 95 нас л байна. Ода би 95 настай. Хөдөлмөр хичээнэ буура ойда суух уу тийшээ. Болно зүгээр. Зүгээр. Тэгээд ажиллаж байгаа байдал тэр үед бид одоо намзаас хаана юу хийгэнэ тэрнийг хийдэг. 1963 онд Кунамын тооллого явагдсан. Тэр үед манай Монгол улсын хэмжээндээр явагдсан. Энд сайн ажилласан гэж надад засгийн газрын хүндэтгэдэг эрүүлсэн. Тэр байж л байна. Социалистик хөдөлмөрийн төлөө баригдат байгуулсан. Түүний мандатыг авсан. Тэргүүний туршил эзэмших гэдгийг зөвлөгөөнд оролцсон. Сургуулийн дэргэд үлдвэрсний зөвлөлийн ажлыг онуудан жил идэвхжүүлэлттэй ажиллаж хийж байсан.
Нэгдлийн үед нэгдлийн хадлан барах, мал төлөвлөх, хашаа хороо барах, энэ бүх ажлууд би гар биеэр оролцож байсан. Нэгдлээд ерөөсөө хайд нь илгээлттэй уу юу? Нам засгийн шийдвэрээр мал төлөвлөх ёд малчтад тусалж байсан, нүүдэлж байсан. Малчтаа тусалж. Тийм, малчтын хашаа хороо бүсийг засварладаг байсан. Зам засварладаг байсан. Энэ бүгдийг сургуулийн багш нар хийж байсан. Тэгээд хуулах баргаад гэж гаргаж байсан мал төлөх үед. Тэнд очиж концерт тавьж жүжиг тоглож тэгж байсан. Концерт. Тий, концерт. Энэ сум байгууллагын анхандаа энд нэг түүхэтийн байр байсан. Түүний улаан болгож тэнд хүүхдүүд багш нар бас ажилчид чинээр олнуудын ажил 6 дахь өдөр өжиг гэж надад яйдж байсан. Ард түмэнд одоо яг улаан болгоны сайн дөрвөн сайханч болж явж байсан. Ийм байдалтай байгаа юм. Одоо энэ манай сургууль бол олон жил идэх зүтгэлтэй сайн ажилласан тэргүүр сургуулийн нэг юм. Одоо ингээд зогсож байхад та тэр үед одоо ажиллажсэн бас нэг сайхан дурсамжийг хоёулаа хуваалцж шүү дээ. Тийм ээ. Зааж ирсэн одоо энэ ангидаас харагдаж байна уу? Харагдаж байна. Нэг 2 давхар уу нэг үү? 2 давхар. Энэ би тэр садтарын давхарт байсан. За. Тэнд хичээлж байсан. Хэдэн хүүхэдтэй? 30 хүүхэдтэй, зарим нэг үед 40 хүүхэдтэй байсан. Зарим нэг үед комплектан ажиллаж байсан. Би төгсч ирээд комплектээр ажилласан алтан согсод 2-3 жил. Тэр үед би Монгол сургуульд багшилж байсан. За Монгол хэлээр. Монгол хэлээр. Тийм байсан. Энд тухайн үе таныг ажил сургуулийн захирал нь хин гэж хүн байсан юм. Энд бол одоо Таип гэдэг, Бекей гэдэг, Зейнел Гавдал гэдэг хүн байсан. Таныг ажиллаж яхад. Тий. Тургуут гэдэг хүн байсан. Зейнел Хан гэж байсан, Кулбай гэж байсан, Божгара гэж байсан. Энэ бүгдээр одод баггүй, бүгдээр бас болсон. Одоо амьд төлсөн бил байгаа. Аргагүй. Би Тэтгэвэрт гараад 34 жил болж байна. 91 онд гарсан. Тийм байна. Тий. Энэ хүний тухай хингэд Усахан. Мусаха 1929-с 1977 он гэж. Тий. Энэ хүний тухай сайхан танилцуулж өгөөч муураа. Энэ хүн бол Камачан гэдэг хүний нэгдүгээр хүүхэд байгаа юм. Камачан гэдэг хүн бол төлөв 3 хүүхэдтэй байсан. Хамгийн том нь Мусахан, дараагийн нь Төрөхан, дараагийн нь Халимаш гэж нэг эмэгтэй хүүхэд байсан. Энэ бол одоо нагсаахан бол Ботогоор. Ботогоор. Өөрөө бол төлөв байгаа юм. 7 дугаар ангид төгсөж багшийн ажил хийж байгаа. Тэгээ намын дэд сургуульд очиж суралцсан. Дэд сургуулийг төгсөөд кэлц гэж хэлдэг шүү дээ. Дотоодын хамгаалах юмд. Түүнээс кэлцийн дараагаар ирсэн. Кэлцийн дараагийн дараа намын хорооны 1-р дарамжгийн дараагаар ажилласан. Энэ ит бол манай Баялгүй аймаг Хэрэгүний аймгийн тондорж энэ хүн скваторын хот. Түүний дараагаар Улаанбаатар хотод Дулмаргшаа гэдэг хүний оронд очиж тэнд ажилласан. Оронд Көрлөө гэдэг хүн ирсэн. Дараа нь Дулмаргшаа тэр ажилд байгаад Мусахан бол дахиад юуны Улаанбаатарт нэг шохой заводд ажиллаж тэнд дараагаар ажиллаж байгаад тэгээд эрүүл мэндийн байдлаас болж дахин эргэж ирээд энэ цагсайд нас барсан. Энэ хүнийхээ нэрмжид одоо сургууль. Тий. Одоо энэ хүний удам нь одоо байгаа. Үр хөөхт удам.
Энд байхгүй аймагт байгаа. Аймагтаа байгаа. Дөнөе жеткізбейді қуғаның мен қос көрің болмайды жаман арау жуғаның мен өтеді жалығын амал жоқ барында тіршіліктің күнде ойна қос көрің болмайды мына заман бұрынғыдай өтеді жалығын амал жоқ дүние күнде өтеді түнде өтеді қос көрің көңілден өлең айтсақ кір кетеді өтеді жалығын амал жоқ ақ көйлек секілді емес ақ ниетім қос күрең тазармас бір кірлесе жуғаныңмен өтеді жалығын амал жоқ дүние күн бір күн оңда бір күн солда қос күрең мінгенім дайымменен арлғара керетеді жалығын амал жоқ барында тіршіліктің күлді ойна қос күрең жалмайды бәрімізді сұмғара жер өтеді жалығын амал жоқ рахмет За баярлалар. 95 насалж байгаа гэхэд дуу хоолой мөг сайхан байна да боо. Яг. Энэ ямар утгатай дуу вэ? Ямар сайхан байх вэ? Та нэг дуулж өгөө шигсэн дээр дуулж авахгүй юу да? Би дуулсаадаг сагоо өнгөрсөн хаан гэр холдож гадан гэр ойртож байгаа юм шүү дээ бана. Энэ ямар утгатай дуу вэ? Саяхан Казагийн ардын дуу. Ардын дуу. Сургуулийн тухай юу? Ав. Сургуулийн тухай юу? Багшингүй юу? Ардын дуу. Зүгээр ардын дуу. За баярлалаа ингээ замдаа гарыг дуу. Аашаа суух буураа би таныг хүргэж өгье. За тэгэрэ. Би өөрөө суунаа шүү дээ. Баярлаа. Яа. За энэ одоо дуугийнх нь нэвтрүүлгийг бас дэмжиж хамтран ажилладаг компани машин. Зөв. Таван богд гэ та мэднэ. Таван богд. Таван богдын. Зөөлөн байна уу? Их зөөлөн унаа. Зөв. Энэ таван богд компаниас бид нар тэр машинараас тусалцааг үзүүлсэн. Зөв. Энэ өв соёлоо бас сайхан хийж явсан байна гэж. Зөв. Олон түмнийхээ буйн дэмжлэг сайхан тийм ээ. Баярлаа болно. Их гоё машин байна зөөлөн. Гоё машин байна. Гоё машин байна. Их гоё зөөлөн. За. Эсхий түүрхтэн үзүүлж байна. За сайхан Та сайхан өчнө. Сайхан өглөө байлж байна. Их өндөр газар очно амарлаа. Сайхан утдаг байна. Энд өмнө ирж ирсэн үү? Анх удаа ирж. Анхуд ирж байна. За хэдэн жил мал болж байна. Насараа л. Басараа. Баг багтаа тагаа. Баг багтаас. Тоглоо явуулгээл. Бургашнээсээ эхэлдэг үстэй. За үнэгээ сайж гинөө. Дээ. Энэ жил одоо малын гарц хэр байна? Хичнээн өхөр сарлаг тоглоо. Энэ жил 30 гаруй сарлаг тоглосон. Зөв. Энэ бол энд дандаа сарлаг. Тий. Сарлаг маллахад хэцүү юу? Гайгүй шүү дээ. Гайгүй юу. Дандаа өндөр уулын хяраар тий явдаг малтай тийм ээ. Сарлагын одоо тэгэл одоо нөө сүү цагаад бол аюул сайхан илчлэг тийм ээ. Тий. Их чанартай ургамал одоо бас 7 жил юм маш шүү дээ тий.
энэ сайхан алтаа өндөр уулсын оройгоор л одоо явж энэ өвсийг иддэг ховор имби ургуул иддэг. Яруугаараа сарлагын сүү цагаан эдээ. Сайхан илчлэг байдаг. Яа мандаа охгүй. Өдөр үхрээ хааш мэлчээ. Өөр дээш юу? Дэш яв. Тэ энэ голод иргэд шүү. Аа тийм. Энийг бол ингээд одоо тааш цөөхөдөө айл байна тий. Хидээд үгүй. Зөндөө айл байна. Баялгиабгээс агшаад одоо ийм газар байдаг. Даахудаа л үзчихээ тий. Тийм үү. Бараг хөвсгөл шиг байх шүү дээ. Хой модтой, устаа, уултаа. Манай ах шууд хамгийн дотлын айл шүү дээ. Иш айл байхгүй манай хос шээ. Иш одоо айл байхгүй. Иш одоо нэг бомт толгой шүү дээ. Бомт толт. Хамгийн доотлох. Хамгийн дотлох. Одоо тэнд 3 айл байна уу? Тэрний нааталт гэхэд 4-5 айл байна. Ийшээ 3-4 айл байна. Байна. Ийш орохоор бас айл байна энэ салаад. Тэр цастаа одоо тэр алтаа оргил ямар харах уулаа. Ямар ч тагаас. Тэр өрмөгч гэдэг газар. Оо зөө. Одоо Тэнд бас айлууд зөндөө байгаа. Тий. Тэр одоо цаа талдаа хятадх нь монголих байна. Цаатах хятадх Я хилийн цаг юм. хилэн цаг тэр будидэл. Ингээд. Тий. Энэ давсуудаа малтуудаа хамгийн гол юу вэ? Явж байсан сайхан юм л та. Малтуудаа хамгийн сайн Хамгийн сайн тий. энийг л сайн өгөх юм бол тэгэл мал Сайн таргална. хараг тэв аваад. Өста хүчтэйгээ дутагдгүй гэж байгаа шүү дээ малын. Тий. Хамгийн гол юм. Хамгийн гол. Хөөх яа энэ царлаг аюу хөөх яа шүү дээ. Өвсийг хүртэл доолоо. Тий. Өдөөний амьдралыг завгүй тий. Саагүй. Араас дахиад энэ ажлыг. Дахиад энэ ажил. Хайл олон жил ингээл тавтан давтыгээд одоо малчийнхан 1000 мэрэгчлээ зээ гэж аргагүй шүү дээ тий. Чиг нь яаж мэдтгөө? Өө ингээд харж байгаа мэдгэн тий. Айнда мэдтгөө. Тий. Айныг л ингээ сүүр нөгөө гараад Сүүн гараад. мэддээд үү тий. Сарлын туул байхтай хөөх мэдээ тий. Чинь 6 сар төрсөн. 6 сар төрсөн. Өөр хэвчээ чи сүүлдээ годоолгоно давхад идэг байхгүй юу? За. За ба сагсаа сумын брэнд үү? Тий. Ааруул. Их том байд юм Оо тий. тийм юм. Аа. Том юм. Тэгээд ингээд тагаад Ааха. эцэнд одоо үүлийг Хүнсээ бэлтэж байгаа гэсэн үг шүү дээ. Томороо энэ зөөдөнд идэх та хатсан ч гэсэн. энэ гадна тал нь сайхан ингээд хатаад ирэх. Дотор тал нь сайхан зөөлнөр хийчихдээ. Ааха. Тий. Тэгээ сайхан одоо юм хүрэн ингээд хаглаад үцгээд Зөөлөн дунд. зөөлөн сайхан юм хүрэн Тухайн үед ихтэй ингээд жижиг. сайхан тослог юм сайхан. Энэ одоо нөгөө ааруул хатаад юм нэг юу гэж нэрлээ. Яг энийг үндсэндээ өөрөө гэж хэл. Ааха. Үндсэндээ юу л да? Монголоор нэг андар гэдэг чинь. Аа тий. Ааруул нэг сар гэж. Бид нар өөрөө гэж хэл. Энийг одоо энэ байгальд ургамдын ямар дэрсэл тий. Дэрсийг ингэж тий. ашиглаад Дэрсийг одоо энэ эсгийг тойруулаад бас дэрсийг байх ингээ бүтээд ирсэн бас хаяа биш ерөнхийдөө нэг ханы. хааны өө тийм Энэ үү? нэг Туурганы оронд үү? Турах юу хоёр юм завсар дээр. Дэрсийг. Туург болгож ашигладаг байна. Энэ нэг талаараа нөгөө салхийг бас Мм. одоо жоохон хаах зорилттой. Зөв тэгж бас Монгол Тий, дээр тойрууд Тэгээд тий. Тэгээд энэ дэрсэн дээр бас нөгөө эсгийг хийхэд бас энэ дэрсэн дээр сайхан нөгөө ноосоо зулж байгаа. тэгээд нөгөө ороож тэгээд Өө, за. нөгөө халуун ус хийгээд болгодог шүү дээ тий. Бас тийм Тэгээд дэрсийг бол их олон юмд хэрэглэн. бүх юм Энэ бол яг нөгөө юм саралж учраас нөгөө доороосоо бас ингээд цэгэл одоо агаар ороод одоо сайн ингээд нөгөө сэрэг хатмаа гэсэн. дээрээс одоо ороосоо битүү Тий. байхгүй. Тий. Их гоё бас үүрэмс тийм соёлтой болт юм шүү тий. Энийг бас ашиглаж байгалаас гарч байгаа сайхан бүтээгдэхүүн Бүх юм тэгээд байгальтай холбоотой шүү дээ тий. байгаль дээр сайхан ингээд байгалаас гарч байгаа ургамлыг бас ашиглаад Тий. өвс юуг нь Тэгээд дэрсийг манайхан янз бүрийн одоо ингээ өнгийн утсаар ороож тэнд нэг хээ угал зоруулаад бас нэг талаараа нөгөө гэрийн ханыг Гоё. тойруулж
салхины одоо бас нэг юм давхар одоо юу болж байгаа хаан тий. Нөгөө талаараа бас юм дотроос юм салхивч дулаалга бас. тий дулаалга тий. Нөгөө талаараа юм дотроос бас юм гоёлж мэглэлийн Зөв. болгож ашигладаг. Бас тэгж ашигладаг байна тий. Давхар бас одоо мадаас харж байгаа түүхий цагаан эддээ бас ингээд ашиглацдаг. Энэ нь болохоор одоо доороос авах зэрэг байх юм. За тэгээд байгалаас харж байгаа бүтээгдэхүүний байгалийн цэвэр одоо бас нэг экологийн бүтээгдэхүүн шүү дээ тийм ээ. Энэ хангад маш олон төрлийн имийн ургамал. Тэр дунд энэ алтан нургаар. Одоо олон төрлийн имийн ургамал ургадаг. Энийгээ бид нар мадынхаа сүү цагаадагэр хүртдэг тийм. Тэгээд энийг одоо яаж боловсруулах уу, хатаах уу, арга хийх үү гэдэг юм бас нэг уламж технологи байдаг. Тэгээ энийгээ бас нөгөө бас энэ бас л уламжлал юм шүү дээ тийм. Байгалийн ямар нэг юм одоо нөгөө пяур маур төмөр мөмөр юм дээр шүү дээ. Ингэж нөгөө гоё бас бүрэн гоё хаталтанд явдаг. Энэ бол одоо танаа сумын брэнд бүтээгдэхүүн байна шүү дээ. Одоо ер нь яг хүмүүс казак хүмүүс ер нь ааруулаа юм том гэдэг. Тий. Сакса сумын брэнд байна. Тий. Малчтын одоо бичээрийн асуудал ер нь одоо яаж Жилээр бас ер нь хэцүүдж байгаа л да. Одоо жилээр одоо даас одоо хэвтрэх юм. Ер нь жилээс жилд бол цагаагаар улам их дулаараад энэ цас мөс одоо мөслөгүүд илүү ихээр хайлж гин. Одоо жишээ нь сүүлийн 60 жилд бол Монгол улсын уур амьсгал 2-оос 2.5 хэмээр одоо дулаарсан гэдээ яриад байгаа тийм. За энэ бол нэг шалтгаан болж байгаа. Одоо жишээлбэл энэ жил бол маш их хуурай шалтгаан. Бороо барыг бага орсон. За одоо газрын ногоо бас их муу ийм байна. Бэлчээрийн асуудлыг одоо тайлбар тэгээд бэлчээр ган гарчтай бол 20 жилдээ одоо хичнээн одоо үүсэх худалдаа сум. Бэлчээрийн даацын хувьд бол маш их өндөр байгаа. Одоо жишээлбэл те 2-3 дахин хэтэрсэн. Мал одоо илүү их өссөн. Тэгээ малчид бол бас одоо өсөхгүй бай гэхээр нөгөө яг уламжлалт аргаараа бол малаас авч байгаа одоо ашиг шим нь бас бага шүү дээ тий. Одоо саяны одоо яриад байгаа ноос ноолуур одоо ашиг ширн үнгүү зөвхөн одоо ноолуурнаас жоохон одоо ашиг олдог. Тэгээд бага мал ингээд тэр бол бүгд л одоо ноолуурыг өртөхгүй шүү дээ. Тий. Сууж байгаа. Ямаатай айлууд л болоо шүү дээ. Ямаагүй айл нь бол тэгэл одоо бас тэгэл арь шир тэгэлгүй яхаа. Түүхийдэн тэгээ баг малтай байгаа уламжлалтаар гараа маллыг гэхээр нөгөөх нь одоо өрхийн орлогоо нөхөж чадахгүй тий. Тэгэхээр нөгөө айл болгон малынхаа тоог жоохон нэмэх өсгөх гээд байдаг. Одоо малын тоогийг өсгөхөр чинь нөгөө бэлчээрийн даац гэдэг юм бас яригдана. Дэлхийн нийтээрээ энэ чинь бас ган гарчиг хор бороо байгалийн өөрчлөлт болоод байна шүү дээ. Тэр бол маланд нэг өсөөд нэг мал барин өвсөө идэд мал чинь хомоол одоо тэр аргалуугаараа байгалаа бордоод явчихдаг. Малын дээр бас одоо тэгэхэд яах вэ хүн байгалыг одоо зөв хайрлах, байгальтайгаа харьцах юм чинь өвчин тасарч чаддаг. Малчтай нэг зөв том улсын юм бид үүдэр байж болдог юм тий. Тэр нэгдлийн үед яаж одоо малын түүхийд одоо үн үргээ зарж ирсэн. Тийм бодлого хэрэгтэй биш. Яг үүндээ нэг юм ард иргэдийнхаа төлөө гэсэн сайхан сэтгэлтэй энэ мал аж ахуйг улсын эдийн засгийн дорвоо төрийн бодлого. Тэрнээс нэг жижиг юм хоршоод бол биш. Өөр улс өөрийн гэсэн нэг юм өгүүлбэр болоод тэр малаас гарч байгаа тэр махыг, тэр цагаан эд, тэр арь ширэг эцсийн бүтээгдэхүүн болгоод гадагшаа ингээд эдийн засгийн хэрэглэлд ороод энд бол их сайхан юм болно. Уулна тийм ээ. Яг хөө тэр үед одоо нөгөө төлөвлөгөөт эдийн засгийн үед бол малаас гарч байгаа бүх одоо түүхийдийг улс орн өөрөө хурааж аваад тэгээ тэрийг одоо ингээд үнд хөргөдөг байлаа шүү дээ тий. Одоо нөгөө зах зээлийн эдийн засаг руу шилжчихээр айл болгон одоо өрх болгон өөрийнхөө юм өөрөө борлуулдаг болчиход байгаа тий. Тэгэхээр ч нөгөө зарим нь аргаа олж जैन, зарим нь аргаа олохгүй ч байх шиг тий. Тэгэхээр миний бодлоор ингэж боддог шүү дээ. Ер нь бол одоо төрийн өмчт аж ахуйн нэгжүүд байдаг шүү дээ тий. Төрийн өмчт компаниуд. Тэрэн шиг юм одоо малын түүхийдийг бодлогоор ингээд иргэдээсээ цуглуулж аваад тэрийг нэгдсэн журмаараа том үйлдвэрлэлүүгээ ингээд нийлүүлдэг тийм ер нь төрөөс нэг тийм төрийн өмчт компани байвал яадаг бол гэж боддог юм л да заримдаа. Тий. Ямарс нэг боломжгүй байгаагүй боломжтой байсан. Мөрөөдөл биш. Энэ бол хийгдэж байсан малын түүхийг
туурай яс хүртэл хойшоо бордогж байсан. Тэгсэн. Тий. Энэ бол мөрөөд биш шүү дээ. Энийг хүнийх нь оюун ухаан цаг нийгэмдэд өөр болоод ингэж устж нэг бүх юм ховчлогтод ирэхээр нөгөө ховчлогт гарсан шүү дээ. Тэгэл нэг байхгүй болсон юм шүү. Одоо хөгчүүд ярьж одоо тэр нэгүүд одоо яаж ажилтдаг байсан. Нэг үнээс тэдэн грамм сүүн ор, нэг хоноос тэдэн грамм ноос аавна. Нэг төрний зөрөөгөө дутаахгүй төрдөө ажилтдаг төлөвлөлдөг байсан. Өнөөдөр дутаах нь үтгэл Монгол Улс их орныхоо баялагийг одоо хэд дээр нь бол зарж идэж яваад дуусч байгаа. Тэгээд ерөөсөө малчтынхаа Монголынхаа төлөө гэсэн сэтгэлтэй хүн үндэ яг үндэл ховор болсон байна. Өнөөдөр бид нар нэвтрүүлгээр яг сайхан өгс хойд өг төхөө гэж байгаа цаан сар их юм бол их байна. Малчтын амьдрал яг ингээд нэг сар болгон ордог байхгүй. Яг бодит байдлаараа ингээд явж байхад одоо тэгээд цагаан эдгээр нэг яаж. За тэгээд ер нь бол орлогогүй л байна шүү дээ. Энэ бол одоо малчд малчтын энэ амьдрал руу төрийн бодох анхаарах бол нүүдлийн соёл усна. Энэ нүүдлийн соёл чинь бидний өв соёл бид нар чинь малчтаас төрсөн шүү дээ. Тэгэл хөнгөрний өвдөөс чинь тэр их дайны тулаан явахад хөсөг тэргэн дээр энд явж байгаа тэнд нүүдэл явж байсан. Ахуй соёл нь явж байсан. Тэр хөсөг тэр дээр эсгэд гэр явж байсан. Энэ мал аж ахуй явж байсан. Тэгэхээр энэ чинь өөрөө салшгүй устж болохгүй соёл түүх шин малчд өнөөдөр нүүдлийн соёлыг бүгд тэгж би хэлмээр санагддаг. Уг нь тийм л дээ. Тэгээд нэг одоо мал аж ахуй гэж үгүй тий мал аж ахуй гэж бол ихтэй энэ маань нүүдлийн соёлыг хийж яваа. Монголын хөв соёлыг ганц өвийг хийж яваа хүмүүс байна. Одоо энэ эзэнгүү газар нутагт одоо ингээд эх орныхоо хэлийг хараад тийм ээ эзэн болоод сууж байгаа тийм ээ. Энэ малчд чинь байхгүй бол хин нэг нэрэл ухч наалтын. Тийм шүү дээ. Энэ нэг нэрэл ингээд явж. Тэгэхээр чинь яг малчд бол малын одоо ашиг шимийг бүртэж байгаа тийм ээ. Голдуу одоо ингээ маха борлуулад орлогоолж гин. Саяны одоо цагаан эдийг бол боловсруулж өрхийн одоо хүнсээ хангаж гин. Ядч одоо зарахгүй юм аа ихтэй. Яг нэг боломжтой хүн хүчтэй айлууд нь илүү ихийг боловсруулж бас нэг хэдэн төгрөг болгож авчиж байгаа. Яг миний бодол бол ер нь одоо ингээ арширээ тушаа гэхээр тийм авдах газар байхгүй тий. Тэгэхээр тэн дээр л төрийн бодлого үнэхээр хэрэгтэй байгаа юм л да. Одоо жишээлбэл Баруун аймагт нэг арширны бол одоо аршир боловсруулах үйлдвэр ч юм уу тий. Тэгэхээр тэр нь одоо байнгын ажилтг байвал тэгээд тэрийг төрийн өмчөд нэг компани ингээд иргэдээсээ түүхээдийн цуглуулж байгаа тэр үйлдвэрлэл рүүгээ ингээ нийлүүлдэг болчвол бас одоо энэ үнгүү ингээ хээр хаяад одоо сая ингээ бид нар явж байхад айлын хотон дээр ингээд одоо ноос ингээд зөөр хөвтөж байна. Энийг нод авах хүн байхгүй тий. энийг та хэний буруу гэж. Нэг хойно тохиороход тэр одоо арсыг хайж гин. Гэхдээ яг энэ жоохон төрийн зөв бодлого байвал бас энийг тийм ээ. Төрөл анхаарах ёстой шүү дээ. Тий, төр анхаарах ёстой. Яагаад төр байдгийг. Одоо үйлдвэр байгуулах хэрэгтэй. Юм хийж чадна гэж хүмүүс гардаг. Тий. Тэгэхээр өнөөдөр яагаад ингэж хавд дээр байгаа юм шиг юм л байж тээ. Тэгэхэд энэ нэг үчил энэ хавд хэлбэр наа чинь Орос хил гараад борлогддог байсан юм. Тэгдэг байсан тий. Болдог бол тэр үеийн хөгчүүдийг нэг авчираа тавьчих юмстай гэж бас зэрэг бодох юм тий. Тэгэхээр энэ Ахмад малчтынхаа зөвлөгөө хурлаас Ахмад малчтынхаа бас энэ юу сонсоод төр өөрөө тэндээс сонсоод тэндээс нь туршлагыг аваад эднийхээ санал бодлыг сонсоод юу хийвэл болох вэ гэвэл энэ хүмүүс маш их олон юм зааж өгнө. Төр өөрөө тийм байх юу ахгүй шүү дээ. Холболтыг хийхгүй байна, ярилцахгүй байна. Тэгээд тэндээсээ нэг юм ярьж байгаад юу хийчдэг. Малч руу гар тэр нь малчтын амьдрал дээр нэгээд нийцэхгүй сууруулж өгөх ажил болохгүй байгаадгаар энэ дэр зүйлтэй байгаа. За манай аймагт одоо нэг ийм үйлдвэр барьж яагаад нэг үйлдвэр бариад л та нэг жижиг юм барихаар ганц томхон нэг дөрөвтөөхөн одоо дамжлага баазаа цагаан нур туссан дамжлага бааз гэдэг энийг өөрч явж тэр Польш Орос руу гараад түүхэд бордогчсэн түүхэн хүртэл байж лээ. Энэ бол мөрөөд биш шүү дээ хийж байсан юм. Өнөөдөр яг ийм цаг үеэр одоо хэдэн жил бид нар ингэж амьдрах юм бол доо. Яг иймэрхүү байдлаар малчтын амьдрал хэдэн жил цааш яг явах юм бэ? Хэдэн хүртэл явуулах юм бэ гэдэг энийг төрөл хариуцсан. Төрөл байдаг гэдэг. Одоо энэ манай сагсаа сумын яг одоо энэ даян баг дээр хаваржаад цусаад намарчдаг энэ айл өрхүүд үндсэндээ 4 багийн одоо малчин айл өрхүүд энд ингээд амьдраад байж байгаа. Тэгээ энэ хүмүүс маань жинхэнэ одоо нөгөө байгалийн шалгарлыг сүрж ингээд амьдарч байгаа хүмүүсүүд байхгүй. Ягаад тий энэ чинь өндөрлөх газар энэ хүмүүс одоо ингээд 10 сар ингээд цас ороод эхлэнгүүтээ тэр сумынхаа эргэн тойронд голдуу өвлжөө байдаг. Тийшээ одоо бууж очиод өвлжөөд тэгээ тэр өвлжөөний газар нь
хэрвээ өвс ногоо сайтай байх юм бол нэг 2 сар хүртэл тэндэ байна. 10 сараас 2 сар хүртэл. За өвс ногоо муу гарсан жилүүдэд бол ерөөсөө он гараад 1 сарын одоо эд хүүтэн үед буцаад нашаа нүүдэг. Тэгээ буцаад энэ нүгэд ирэхэд энд бол заримдаа одоо тэр хавржааны одоо хашаа орондоо хүрч чадахгүй. Ачаага нэг дор буулгаад тэгээ тэмээгээрээ зөөдөг. Тэгээ нөгөө Сагсаагаас энэ хүртэл одоо 130 км. Зарим айлууд бол бүр тэр аймгийн тэнд өвлждэг айлууд ч үе. Тэгэхээр тэр айлууд бол замдаа 4-5 хонж тий. 5-6 хонж ингээ малаа туугаад ирдэг байхгүй. Тэр өвлийн хүйтэнд. Одоо мал нь сүйдсэн тамир тэнхийг алдсан тийм байдаг. Тэгээ тэрийг одоо ингээ туусаар байгаа замдаа ингээ багаар одоо ингээд өвс тэжээлээ өгөөд ингээд торцоор байгаа тэгэл энд авчирдаг. Тэгэхээр их одоо хүнд хэцүү цагаан гарын одоо шалгарлыг даван туулж ингээд амьдраад явж байгаа ийм усуд байхгүй. Эсхий дүүрхтэн үзүүлж байна. Энэ аль улсал дээр би нэг зүйлийг нэмж хэлмээр байна л да. Одоо ингээд гадаад дотоодын аялагчид голдуу юу үзэх гээд ирж байгаа юм бэ гэхээр одоо мэдээж өв соёл байгаа тий. Гэхдээ тэрийг бол нэг юм айлд ороод нэг цаг юм уу 2 цагийн дотор одоо нэг бүргэдээ үзээд тэр айлын одоо ерөнхий байгаа байдлаа танилцаад ингээд явчихж байгаа тий. Тэгээ бусдаараа бол голдуу ингээд байгалийн үзэсгэлэнтэй газруудаа үзээд ингээд явж байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь бол саяны бит хоёрын яриад байгаа энэ нүүдэлчдийн амьдрал хаяа нүүдэлчдийн одоо өв соёл гэдэг бол өөрөө маш том сэдв. Тэгэхээр одоо ер нь нөгөө хүмүүс яг ийм хөдөө бүр одоо нөгөө 2000 жил 3000 жилийн өмнө нүүдэлчд ямар байсан яг тэр одоо хэв маягаар алдахгүй ингэ байж байгаа малчт дээрээ илүү одоо ингэ хүмүүс ингэ ирээд те одоо нэг 2 цаг биш яг 1 хоноод 2 хоноод ингээ хажууд нь одоо ингээ майхнаа бариад ч юм уу тэгээд тэр айлтаа илүү их ойрхон танилцаад болно шүү дээ тий. Тэгж явбал ер нь тэгээд нөгөө хүн хүний хоорондын одоо харилцаа гэдэг юм бас илүү сайжраад одоо 2 цаг байгаад явсан хүнээс нэг өдөр өндөд явсан хүн чинь илүү их юмыг ойлгоно тий. Гэр бүлээр яриад. Тий. Тэр хүмүүс одоо яаж амьдраад байна? Одоо юу хийгээд байна? Өглөөнөөс орой хүртэл яг одоо яаж одоо нэг өдрийн одоо аялж явахдаа тэр сайхан үнэ мүнэгээ саа. Тий. Нэг өдрийг одоо амьдрал нь яаж үргэлжилж гин гэд үзэх юм маш их байгаа л да. Бас яаж хийх бас сураад тийм ээ. Тийм бол илүү нөгөө яг нүүдлийн соёл гэж яг яриад идэг бол биеэрээ ирээд яг биеэрээ тэрийг мэдэрнэ тий. Сайхан нэг дэрүүд одоо нэг малчаалд ороод өдрөөс ингээ 2-3 хоньёо гэх юм бол та нарын холбоодог үн тий. Нэг айл руугаа яриад одоо гэрийн бэлдээд гэрийн бэлдүүлээд тий. Тэгж болно. Энэ бол яг одоо бусад аймагт бас хэрэгжүүлдэг болсон байлаа. Малчтынхаа нүүдлийн соёлыг төвшөөлөө сан газраа бас. Тэгэхээр нэг гадаадаас ирж байгаа нөгөө одоо жууштай аялагч нар яриад яг энэ шийдвэрийн нүүдлийн соёлыг бас ингээд таних гад ирэнгуутаа амралтын газар үзчихэл тэгээ буцаад байгаа. Тэр бол дутуу тий. Яг айлын хотон дээр ирвэл тэгээ маш их юм үзэн, илүү их юм үзэн. Тэгээ тэрнээс гадна одоо гадны хүн гэхээсээ илүү одоо энэ аймгийн төвдөр эсвэл хотод амьдарч байгаа хүмүүс ч гэсэн одоо энэ нүүдлийн соёлоос тасраад байна шүү дээ тий. Одоо нөгөө дээр бидний одоо хүүхэд байх үед хүүхэд болгон одоо ингээд морь сайхан ундаг морь ингээ уралдааны морь ундаг энэ төр байсан бол одоо баг уралдаан хүүхэд олдохоо байсан байна лээ. Морь ундаг хүүхэд байхгүй болсон байна лээ. Тэгээ унаач хүүхэд байхгүй болсон. Тэгэхээр одоо нэг аймгийн төв дээр амьдарч байгаа хүн ч гэсэн ингээ хөдөө гараад нэг айлын хотон дээр ирээд хүүхдээ нэг хэд өдөр морь унуулаа тий. Энэ морь унах чинь өөрөө бас хүний биед маш сайн байд юм байна лээ. Одоо морь унахад хүний бүх бие эрхт ингээ хөдөлдөг. Одоо хүний биед их сайн бүх одоо аш тустай байд юм байна л да тий. Системүүд нь ажиллаж бүх үе мөчөлтөөр тэгэл. Эсхий дүүрхтэн үзүүлж байна. За бид нар одоо Сагсай сумын 1-р багийн нутаг одоо Ямат дээр явж байна. За энэ хөгшин бол одоо манай Сагсай сумын бас өндөр настангуудын нэг байгаа. Тэгээ одоо энэ жил 96 нас зооглож байгаа ийм сайхан буураа. Энэ гэрт одоо зочилж байна. Тэгээд буураа маань одоо насараа малсан одоо нэгдлийн үе гэж байх те нэгдлийн гишүүн байсан. Тэгэхээр ер нь одоо ингээд Сагсай сумын бас хөгжил дэвшил энэ малаж ах үе аян сайхан өв соёлоо ингээд авч явахад бас одоо
биеэр хүрэн бие зориулсан ийм Мм. сайхан буянтай өгсөн байгаа. Сайхан өндөр нас хэлж байгаа Тий. юм байна. Одоо энэ буурн дээр л одоо олон жил байсан. Осужерде өний мотроос тармаад. Joo, Имбахта. se liikkuu bosnain luo. Вэн кэпкөшөө. Ер нь ингээ байнга нүүж явж идэг. Заримдаа одоо сая бидний гараад ирсэн тэр голын тэнд зусдаг. Энэ жил бол эндээ зусж байгаа юм байна. Яг хөө бас нөгөө тухайн жилийн газрын одоо өснөх оны байдлыг харж те. Хэрэг Ер нь энэ хавьдаа ингээ те нүүдэл сэлгээ хийгээд ингээ явж идэг. Тэгээд 10 сар гараад тэгээд доошоогоо сумын тэнд одоо тэр сумын хоёр талд харуул, дундуул, бүкэн уул гэдэг ордог хэсэгтэй. Иргэд хоёрны тэр уулуудаар ерөнхийдөө манай сагсаа сумын алчин иргэд бол үүлждэг. Тэгээ үйл бол тийш очдог гэсэн. Тэгээ хавар намар бол яг зундаа өндөр энэ. газраар явал. Тэгээд өвөл бол нам бодлого болсон тий. тий. Одоо тэгээ энэ сумын хамгийн өндөр настай. Тий. Сайх. Бой. Одоо 90 гарсан хүмүүс бол бас цөөхөн шүү дээ. Цөөхөн. Тий, ер нь тоотоо гэсэн үг л дээ. Энэ сумын энэ нутгийн асрах том их түүхийг бүх юмыг одоо мэдж байгаа. Амьд Бүтээлж. одоо түүх энд байна шүү дээ. Тийм ээ. Тий, одоо энэ сумын байгуулагдсан цагаас эхэлж одоо бүх түүхийн бүтээлсэн одоо бүх хөдөлмөрийн хийсэн хүмүүс байхгүй юу? Түүхэж ирсэн. Бичлэж ирсэн. За. За ямар гэдэг баг вэ? Дайн баг. Одоо баг руугаа явна тий. 6 баг. Даянгийн баг. Дайн. Даян гэдэг.